4 хоногийн өмнө Swatch Royal Pop гэсэн нэг тийм бичлэг цацсан. Тэгээд тэн дээр болохоор бичлэгийн зүгээр яг гол санаа нь гол онцлог нь гэхээр EP буюу Audemars Piguet тий нийлсэн ийм цагны бичлэг цацсан баггүй юу. Тэгээд тэрнээс хойш нөгөө нэг цаг сонирхогч хүмүүс дэлгүүрийнхэн гадаа 4 хоног гэдэг чийдээ 24-өөр бараг 100 гаруй цаг ер нь бол очрлцсан байсан. Тэгсэн яг өчигдөр шөнө одоо Монголын цагаар өчигдөр шөнө яг ямар тий энэ бичлэгний цаад утга нь яг ямар юутай байсан гэдгийг цацгдсан байна л да. Тэгэхээр тэр нь болонгод 8 ширхэг юм pocket watch буюу халаасны цаг юм бол болж таарсан. За энэ болонгод яагаад ер нь бол Royal Pop гэсэн нэртэй тий байсан гэхээр нэгдүгээр Swatch болонгод 86-аас 95 оны хооронд ийм pop нэртэй тий ийм амар ийм өнгө дизайны ийм зоримог шийдэлтэй ийм цагнууд ер нь бол гаргаж ирсэн байхгүй. Тэгээ тэр 80-аад он гэдэг чинь бол ер нь бол яг нэг quartz crisis буюу батарейтай цагны ер нь бол ийм 90 үе гэсэн үг л дээ. Батарейтай цагнууд яг тухайд гарч ирээд ийм автомат хөдөлгөөртэй уламжлалтаар ингэж хийдэг цагнуудыг ер нь бол зах зээлээс юм бол бүр нэлээд шахаад тий батарейтай цагнууд дээрээс нэг массаар үйлдвэрлэгддэг байсан. Тэгээд ер нь бол яг иймэрхүү ийм хямралтай үед Swatch яг энэ pop гэсэн энэ цувралаа гаргаж ирсэн. За тэгээ энэ цуврал нь болонгод тухайн үед амар амжилттай. Бүр одоо 9 жил үргэлжилсэн юм болсон байгаа. Тэгээд тэн дээр ягаад pop гэж нэрлсэн гэхээр яг хуу нааша ингээд pop up буюу тий ингэж тухайн цаг нь ингээд хийх одоо юу гэх юм гэрнээсээ ингэж нааша гарч ирдэг байсан гэсэн. Тэндээс ер нь бол жишээ нь үүдэлтэй pop гэдэг үг нь л одоо үүссэн л гэж би бол бодоод байна. За дээрэс нь Royal гэдэг нь болохоор за EP-ийн Royal Oak гэсэн нэг юм алтартай цаг байгаа шүү дээ тий. Тэрнтэй ингээ нийлүүлсэн. За тэгэнгүүт энэ өчтөр ингээ зарлагдсан цагны юу болонгод Royal Pop гэсэн юм нэртэй халаасны цаг зарлагдчихээ. За энэ нь болонгод тийм 8 төрлийн янзын өнгөлөг тий дизайны амар гоё шийдэл бүхий энэ цаг гарсан байна. За цагны хэлбэр болонгод EP-ийн 8 талт юм 8 өнцгтэй тий 8 өнцгөн дээр юм хасах 8 юм болттой яг юм амар гоё дизайнтэй. За өнгө нь болонгод ер нь бол яг л бидний мэдэх нэг Swatch-ийн яг юм зоримог янзын гоё юм өнгөнүүдтэй гарч ирсэн байна л да. За тэгээд 16-наас тодорхой хэдэн дэлгүүрээр ер нь бол зарагдаж эхэлж байгаа юм лээ. Тэгээд манай Монгол болонгод арай зарагдах болоогүй. Ер нь бол баг эн чин юу юм бэлээ штэ. Бүр улс болгонд ч биш. Зөвхөн хэдхэн улсын хэдхэн дэлгүүрт нь зарагдаж байгаа юм л. За тэгээд энэ дээр болонгод одоо яг нэг доторх үзүүлэлтээс нь ярих юм бол энэ чинь өөрөө 40 мм-ийн өргөнтэй ийм цаг болж байгаа юм лээ. Зузаан нь болохоор 8.4 мм гэдэг чинь 1 см өрөхгүй юм нэмэн гэсэн үг байхгүй юу? 40 мм-ийн зузаанаа нөгөө нэг гэрэндээ аваачаа хийхээр хэд гэж юм 44.2 болж ингэж өргөсөж байгаа. За тэгээ энэ дээр болохоор ер нь бол ийм хоёр төрөл гарч байгаа. За нэг нь болохоор липин тий нөгөөх нь болохоор саваниа гэсэн ийм хоёр төрөл байна. За нэг нь болонгод тэр яагаад хоёр төрлийн гэхээр нэг нь болонгод зөвхөн цаг минутыг зааж байгаа. Нөгөөх нь болохоор цаг минут секундыг зааж байгаа. Тэгээд энэ дээр нэг ялгаатай зүйл нь цагны одоо нөгөө нэг энэ баатуу гэдэг энэ тий ийм эрчилдэг юм хэсэг байгаа шүү дээ. Энэ нөхөр болонгод нэг нь болонгод уламжлалт буюу 3 цаг дээр байралтай. Нөгөөх нь 12 цаг дээр байралтай. 12 цаг дээр байралтай гэдэг нь бол ер нь бол дээр үе нөгөө нэг халаасны цагнууд ч бүгдээрээ дандаа энэ эрчилдэг хэсэг нь бол 12 цаг дээр байрладаг гэсэн шүү дээ. За тэгээ энэ дэр болонгод бас нэг ярих юм нь болохоор хөдөлгүүр нь болонгод Swatch-ийн систем 50-ны хөдөлгүүртэй. Гэхдээ нэг зүгээр Swatch-ийн босод цагнаас ялгаатай нь болонгод юу механик буюу энэ дээрээ нөгөө нэг баатууг нь эрчилж цэнгэлэгддэг тий.
За үзүүлэлт нь болонгууд систем тавьнахтай ерөнхийдөө үл төстэй 90 цаг зингээ барих ийм юутэй үзүүлэлттэй байгаа. За энэ дээр бас нэг гол ярих юм болохоор үн вэ. Үн дээр болонгууд юу байгаа? Нөгөө нэг секунд хэмждэг те хэсэг нь болохоор $420 юм биш. Нөгөөх нь болонгууд $400. Ерөөсөө ийм хоёр ялгаатай. Тэгээд ийм юу нь болонгууд яг коллекшн буюу ийм бүтэн ийм том хайрцагтайгаа бас зарж байна. Тэрнгээрээ бол манай одоо нарангийн суучтай ер нь ирэх байх. Дан дангаар нь зарахаар ийм ирэх байх. Тэгээд $420 гээд $420 гэдэг чинь за нэг Монгол за нэг 2 сая орчим ч юм уу тий төгрөгөөр л ер нь зарагдаж тарах гал байна л гэж бодож байна л да. Тэгэхээр EP-ийн цагийг 2 сая орчмоор тий бас санагдчих бас гайгүй боломжийн бас байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь энэ чинь яг яаж хэрэглэх вэ гэдэг дээр ингээд бодоод байна л да. Өчтөрөө зургийг нь харчаал бодож илаа. Хүмүүс нөгөө нэг G-Shock-ийн G2100 гэсэн цагийг ингээд айгуух зүүдэг. Зарим хэсэг нь болохоор шууд хойдлынхаа нөгөө нэг болтуудаар нь тайлангуудаа кейсийг шууд ингээд өөртөө кастом буюу өөртөө зориулж ингээд чинээр хийждэг. Тэрнтэй ижилхэн энэ цагийг заавал нөгөө нэг өөрөх нь гэрэнд хийлгүү тий бас юм өөртөө 3D принтерээр юу хийж болж л. Тэгэх юм бол шууд юм богоцоо болох гэдэг. За нэг тийм санаа ер нь бол бас энэ зургийг хараад ер нь бол төрж ийлаа. Тэгээд яг Swatch-ийн хувьд л гоод өмнө нь бас 2-3 ийм цагны үйлдвэрлэгчтэй бараг юу ач юу тий хамтрал үүсгэжлээ. Өмнө нь бол гоод чинь Omega-тай тий мөн сууж гаргасан. Blank Paint-тэй бас ийм Diamond Watch гаргасан. За сүүлийнх нь болохоор EP-тэй Royal Pop-ыг гаргачлаа. За цагны нэрээ материалыг яриаг юм шүү дээ. Материалын нэр болохоор яг биосерамик буюу керамик материалтай. Юутэй ижилхэн. Мөн Swatch одоо жишээ нь зүүдэх хүмүүс мөн Swatchтай бол ижилхэн юутэй гэсэн үг. Материалтай гэсэн үг. За ийм гоё цаг ер нь бол гарч байгаа юм байна. Тэгээд 16-наас зарагдаж эхэлнэ. Тэгээд тэр юуны цагны нүүр мөр энэ төр бол бас тасархай юм аа. Өнгө мөнгөнийхэн зохицол энэ төр бол янз. Тэгээд цагны нүүрэн дээр нөгөө нэг энэ байгаа хэн болонгууд EP-ийн нэг Royal Oak дээр байдаг тий. Тиймэрхүү юм төрслүүд бас ингээд орцсон. Тэр нь болохоор ингээд цагийг бол маш юм гоё гомсыг болгож харагдуулаад байна л да. Тэгээ энийг болонгууд хизээ зурган цацагдах юм бол гэж юу нь бодоод байсан чинь өчигдөр орой цацагдчихлаа. Тэгээ энэ талаар одоо жишээ нь цаг сонирхдаг хүмүүстээ бас яаралтай дуулгая гэлс нэг юм бичлэг хийчихье гэж бодоод өнөөдөр ярьж байна. Тэгээд энэ цаг дээр нэрээ бас нэг юм хэлье гэж бодож байсан мартчих. Хүмүүс нөгөө нэг энэ чинь 4 хоногийн өмнө нөгөө нэг очрлоод эхэлсэн шүү дээ. Тэгэнгүүтээ өчтөр орой зураг цацсан чинь зарим нь очроо явцсан байна л да. Яа тэгэхээр нөгөө нэг бугуун цаг гэж хүлээлттэй байсан нөхдүүд юуны цаг болцсон чинь халаасны цаг болцсон чинь шууд завлаа гэдээ яваад өгцөн. How do you feel about the Swatch AP collab not being an actual wristwatch? Honestly, whatever it is, we're gonna make money off it. We're gonna sell it. I'm gonna be the first to hoe with a pocket watch, you heard? I'm up. I don't even know how I feel about that, but we outside, you heard? I remember my last video, I was like, I was gonna keep that. I'm selling that word of mom. That shit, dude. I ain't gonna lie, one seat sold. This seat about to be out there. I don't want that. Тэгэхээр миний хувьд болонгууд энийг бол ямар нэг байдлаар тий аваад халаасны цагаар нь чиргэлж болж байна, эсвэл осор юм уу хийгээд чиргэлж болж байна тий. За тэгээд яг ингээд цаг сонирхдаг одоо ийм хэсэг бүлэг нөхдүүдийн ийм форум гэх юм, community гэх юм уу тий энэ хэсэгтэр бол ер нь хүмүүс ингээд хоёр хуваагдсан, нэг хэсэгт нь бол гоё байна, нөгөө хэсэгт нь бол таалагдахгүй байна гэдээ хоёр хуваагдсан байгаад. Таны хувьд болохоор одоо жишээ нь бас юу гэж бодож байгаа? Комментээр бичээд үлдээчих юм л дээ хэвдүүлээ. Бас нэг юм өөрхөн хэлэлцүүлэг өрнүүлж бас болж байна. Тэгээд цагтай сонирхдаг хүмүүстэй цагтай холбоотой юм
мэдээллийг хэрвээ авъя гэж үзэх юм бол манай пэйж байна, YouTube сууг байгаа. Тэгээ Instagram пэйж байгаа. Энднийг бас дагаад лайктаад, subscribe дарахаар бол дараад тий бидний дэмжиж өгөөрэй. Дараагийн цагны мэдээллүүдийг одоо жишээ нь би юу яаж бодож байна. Facebook дээр channel үүсгэчихье гэж бодож байгаа. Тэгээд Instagram ч бас байж болж байгаа. Тэгээд иймэрхүү хоёр суугаар юм бол цагны шинэ мэдээллийг цацъя гэж бодож байна. Цагтай холбоотой байгаа мэдээлүүд ер нь бол байн гардаг. Тэгээд би өөрөө л ингээл хараалаа ямар гоё юм л гээд байдаг болохоос биш. Яг хэрвээ хүмүүс хүсвэл бас тиймэрхүү мэдээлэл ингээд цаг алдал хүргэж болж байна. За ингээ өндөр хэмжлэг дуслаа ингээ баяр та.